Гэмээс ноёба дээрх хамгийн хүчрхэг дүр бол ямар ч маргаангүйгээр Ёруичи Цугикүний буюу нарны амьсгалыг үндэслэгч Музаны хар дарсан зүүд. Тэгвэл зөвхөн аним дээр гарснаар нь дүгнвэл Ёруичигийн дараа орох үст хүчрхэг дүр гэвэл Музан ч юм уу эсвэл Кокушибо орох бах. Гэхдээ үнэндээ Ёруичигийн төвшөнд хамгийн ойр очих боломжтой ганц хүн бол магадгүй зохиолын гол дүр Камадо Танжиро биш. Харин түүний аав Камадо Танжуро байсан байж магадгүй. Энэ аавыг нь Танжуро гэдэг шүү заяа. Манай гол дүр болохоор зэрэг Танжиро штэ. Аавыг нь болохоор зэрэг Танжуро. Яаж ч л амар төстэй нэртэй. Мэдээж Танжирогийн аав буюу Танжиро нь сэлэмчин биш байсан тул тэр хэмжээнд хүчтэй болоогүй ч гэсэн байгалийн буюу төрөлхийн хөгжил нь бараг л энэ анимын хамгийн алдаатай дүр болох Ёруичи Цугикүнигийн дараа орох үз. За бараг түүний хоёр дүр гэж хэлж болох үз тийм авьяаслаг байсан. Тийм сүртэй спойл болохгүй байх гэж бодож байгаа болохоор бараг л Музаны зүйлийг олж ойлгодог. Чихэндээ зүйлттэй сэлэмчин болох Ёруичигийн чадваруудаас түүнийг шилдэг болгодог гол чадваруудыг нь дуртай. Тэрээр төрөхтөл азаа буюу сонгогдсон нэгний тэмдэг, чөтгөрийн ангуучийн тэмдэгтээ төрсөн. Скиторо Секай буюу орчуулбал нэвт ил тод ертөнц буюу өрсөлдөгчийнхөө булчны хөдөлгөөн зэргийг нэвт харж чаддаг. Ерөнхийдөө дараагийн хөдөлгөөнийг нь уншиж удаашруулж харах чадвартай байсан. Нарны амьсгалын ашиглагч байсан. Мэдээж нарны амьсгалыг өөрөө үндэслэсэн. За тэгээд үүнээс гадна олон төрлийн авьяас байсан байх. Жишээ нь Зенитсу болон Тенгэний хурц сонсгол, Танжиро болон Урокодакигийн хурц үнэрлэх чадвар гээд энэ аним дээр 5 метр хүн хурц чадвартай дүрүүд олон байдаг. Магадгүй Ёруичи тэр бүх чадварууд байсан баг. Харин Танжирогийн аав Танжиро нь энэ аним дээр гардаг дүрүүдээс Ёруичи шиг төрөлхийн тэмдэгтээ төрсэн Ёруичигээс хойших ганц хүн. Танжиро төрөлхийн тэмдэгтээ гэж бодсон ч багтаа түүгээ хамгаалж байгаад авсан сорил байдаг. Гэхдээ сүүлийн бүлгүүд дээр тэмдгээс сэргээсэн л дээ. Зарим хашираа нар бас тэмгээ сэргээгээд байгаа. Гэхдээ Танжирогийн аав бол төрөхтөө л сонгогдсон нэгний чөтгөрийн ангуучийн тэмдэгтээ төрсөн. Мөн Танжирогийн аав нэг л нэгэн биш байсан талаар манга дээр ер нь жоохон гардаг. Одоо та нар удахгүй энэ шинэ гарсан Мугенжо буюу хязгааргүй цай Заркигийн киног үзэх юм бол ерөөдөө Танжирогийн аавын талаар бас гарна. Тэр үед энэ бишлийн талаар бодох юм бол илүү баттай ойлгох бах. Мөн Ёруичи шиг чадруудынх нь нэг нь бол Скиторо Секай буюу ер нь л амар харааны чадвар гэдээ ойлгож болно. Ёруичигийн гол чадруудын нэг. Үүнийгч бас сэлэмчин биш байж эзэмшчихсэн байсан. Энэ чадварыг ер нь эзэмшсэн хүн аним буюу за ер нь зохиол дээр нэлээд цөөхөн ер нь гарын 5 уранд багтахаар дүрүүдэл эзэмшдэг. Гол нь Танжиро нь бие муутай өвчтөө байснаар аним дээрээ дүрслэгддэг. Тийм болохоор л гэр бүлээ орхиод нас барсан баг. Хэдий өвчтөө байсан ч гэлээ Хиноками Кагура буюу өвд амжигдан ирсэн нарны амьсгалын 12 хэлбэрийг өвлийн хүйтэн шүн бүттэн шүнжин хийж чаддаг байсан нь хэр гайхалтай чадварлаг байсныг нь харуулдаг. Мөн өвчтөө байсан ч гэсэн гайхалтай биш гэж юу? Хэрэг тэр эрүүл байсан бол хэдэн хүүхэдтэй болох байсныг биш. Хэрэг тэр эрүүл байсан бол тэгээд чөтгөрийн ангууч болсон бол хэрэг хүчтэй болох байсныг нь таашгүй. Ингээд бодохоор бас Музан азтай байсан баг шүү. Хэрэг Танжирогийн аав чөтгөрийн ангууч болоод Музантай таарсан бол чихэндэх зүйлт нарны амьсгалыг бүттэн шүн хязгааргүй хийж чадах байгалийн зохицол, төрөлхийн чөтгөрийн ангуучийн тэмдэг, мөн Скиторо Секай. Энэ бүгдийг харах юм бол Музан бараг л Ёруичигийн хойд дүр гэж бодоод шээс алдсан баг. Магадгүй бүр нарны хашираа болоод Музаны хар дарсан зүүдийг дахин бодит болгох байсан ч үгүй магадгүй. Танжиро ч гэсэн өөрөө нарны амьсгал өөрт нь хит ачаал өгдөг. Тийм болохоор өөрийгөө аав шигэ биш гэж хэлдэг шүү дээ. Танжирогийн олон удаа өөхөх шахан байж олж авсан хүч, амьсгал, техник тэр бүгд аавд нь төрөхөд нь л байсан гэсэн үг. Тэгэхээр магадгүй Камадо Танжиро нь зохиол дээрх номер 2-т бичигдвүз хүчрхэг дүр мэдээж биш ч гэлээ. Хэрвээ тулаанч болоод сэлэм ашигласан бол домогт Ёруичи Цугикүнигийн дараа орох үз. Жинхэнэ номер 2 хүчрхэг дүр болох байсан байж магадгүй. Тэгэх авьяас болон боломж нь бүрэн байсан. Гэхдээ өөрт байгаа тэр авьяас болон сэлмийн чадварыг ашиглахаас илүүтэйгээр гэр бүлтэйгээ байхыг илүүд үзсэн ялцчгүй бүр л яг л Ёруичитэй адилхан байгаа байхгүй юу? За тэгээд шонен анимууд дээр гол дүрийн аав дүргэлж игэл нэгэн биш байдаг те. Люпигийн аав, Нарутогийн аав, Гокугийн аав, за тэгээд Гоны аав гэл ерөн шонен анимуудын аавууд бол ивгүй шүү дээ. За ер нь ойр тэгээд Гэмээс ноёба дээр их бичлэг хийгээд байгаа. Тэгж байгаад өөр анимууд дээр бас өөр танин мэдгүй сонирхолтой аним бичлэгүүд, ер нь янз янзын бичлэгүүд, аним тайлбар, товчлол янз янзын юм оруулнаа. Одоохондоо бас Гэмээс ноёбагийн хідэн бичлэг оруулахаар бодсон байгаа тэдрийг бас оруулах байх. За тэгээд subscribe дарах хамтаа дараагийн бичлэгээр уулзлаа баяр таа.